За та бүхэнд үчимийн төргийа. Ерөнхий сайд маань дахиад гараа авчлаа. Уялдаа холбоо байхгүй байгаагийн илэрхийллийн нэж магадгүй. Дахиад нөгөө 6-7 сайд маань л байна. Төлөвлөгөөг нь ярих гэдэг. Тэ одоо асууя да. 2 жилийн өмнө нэг мега төсөл яриад эхэлсэн. 2 жилийн дараа мега хулгай яриа сууж байгаа шүү гэдгийг бас холбогдох сайд нар анхаараарай. Би яг тодорхой асуунаа. Инквайр сайд маш сайн захиж хэлсэн учраас ерөнхий сайдаас асуух гэсэн. Авилга яг яаж буурах юм бэ? Авилгын индекс хэдэн байраар сайжирч хэдэд хүрэх юм бэ? Төрд орж цүнхөрж Монгол ардын намд элсэж төрөл садангараа төрөөс тэр бумтанд төрдөг энэ схемийг яаж буулгах юм бэ гэж ерөнхий сайдаас асуух гэсэн бас алга байна. Аж үйлдвэр эрдэс баялагын сайдаас алт 3 хөтөлбөр ямар шатандаа явж байгаа вэ? Хэрэгжих юм уу? Хайгуулын ч юм уу, олборлолтын ч юм уу, ашиглалтын ч юм уу лиценз олгогддог. Лицензтэй компаниуд нь ажиллаа хийх гэж яваад очихоор нутгийн иргэд сүүлдээ урдаас нь буу барьдаг боллоо шүү дээ. Ажил хийх юм уу, хийхгүй юм уу? Энэ дээр одоо та нар ямархуу шийдэл гаргаж байгаа юм бэ? Тэгээ хэрэг эрхлэх газрын дарга эсвэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаас асууж байна. Эмх замбраагүй үргэлгэн төрийн өмчүүдэд хизээ зэгцэж үр дүнд хүрэх юм бэ? Төрийн банкыг одоо энэ цагаан байрны нэг даргын үеэл нь төрөөс төрдөг тэр бомтонгийн жишээ болоо сууж байгаа. Хурлын дарга бям цогт дарга тэнцээ сууж байхдаа хэлжсэн бид нэр салгана гэсэн. Одоо хэдэн хувьтай ямар явж байгаа? Одоо инквайр сайд хариулах юм уу? Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариулах юм уу? Эрчим хүчний сайдаас сууя. Өнгөрсөн үйл Улаанбаатар бараг л тоггүй захилгаангүй үйлчгөө алдсан. Захилгаанаа яаж нэмэгдүүлэх юм бэ? Дулааны одоо их усүрийг яаж нэмэгдүүлэх юм бэ? Баянгар аймагт баригдах Байдргийн усан цахилгаан станцыг хизээ барих юм бэ? Монгол банк ерөнхийлөгч нь ороод ирсэн сууж байна. Монгол төгрөгийн үн хизээ нэмэгдэх вэ? Буюу Монгол төгрөг бусад валютын эсрэг хизээ чангарч эхлэх вэ? Та нар тэнцээ ажил хийх гэж сууж байгаа болохоос зовлон бэрхшээл тоож гэж суугаагүй. Ипотекийн зээлийн хүртээмж хизээ сайжрах юм бэ? Байргүй иргэд хизээ ойчроггүйгээр ипотекийн зээл авч байрандаа ордог болох бодлого хэрэгжих вэ? Гэсэн яг юм тодорхой асуудлууд дээр хариулт авмаар их хурлын дарга. За эхний асуулт авилга албан тушаалын гэмт хэрэгтэй эрхийн яаж тэмс ямар үр дүн гарч байна? Амар сайхан хууль зүйн тодорхой сайд хариулах ёстой. Их хоёр засгийн газрын хэрэг газар сайн сайд нараа дуут. За дараагийн асуудал аж үйлдвэр эрдэс баялагын сайд хариулна. Дараад нэрчим хүчний сайд, тэгээ Батамгалан сайд, Монгол банк засгийн газрын хэрэг газар эсвэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэсэн дараалал хариултыг бэлдэж байгаарай. За аж үйлдвэр эрдэс баялагын сайд, Дамжин сайд. За цогтод гишүүний асуултанд хариулъя. Алт 3 аяны бэлтгэл ажил хангагдаад улсын хурлын тогтоолын батал гарсан, засгийн газрын тогтоол бас саяхан гарсан. За энэ хамгийн сүүлийн засгийн газрын хуралдаанаар ажлын явцыг танилцуулсан байгаа. За бид ямар арга хэмжээ авч байгаа вэ гэхээр одоо байгаа хууль тогтоомжийн хүрээнд төрөл бүрийн хориглолт хязгаарлалтанд орсон байгаа талбаануудад байгаль орчны сайдтай хамтарсан ажлын хэсэг байгуулж байгаль орчны яам манай яам хоёр хамтарч нэмэлт талбаануудын хүрээ хязгаарыг нарийвчлах дахин тогтоох ажлуудыг хийсэн. Нийтдээ 72 талбайд 51 аж ахуйн нэгжийн 72 талбайд хамтарсан ажлын хэсэг яваад одоо ойрын 3 жилдээ алт олборлолтын хэмжээг 13 тонноор нэмэгдүүлэх ийм одоо боломжийг гаргаж ирсэн. Эх 7 хоногийн 3 дахь өдөр засгийн газрын хуралдаанаар энэ талбаануудтай холбоотой тогтоол гарна. Ингээд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эрчимтэй явуулна. За манай яамнаас бол уулын ажлын төлөвлөгөөг төрөвчлсөн гормоор шийдэж байгаа. За гарсан тогтоолын дагуу засгийн газрын тогтоолын дагуу энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас бас энэ байгаль орчны үнэлгээнүүдийг бас богино хугацаанд гаргах ийм үүрэг даалгаврыг өгүүлсэн. Ингээд бид эрчимтэй ажиллаж байна. Хүсэлтэд гаргасан аж ахуйн нэгж болгоны талбай дээр очиж үзэж үнэлгээ хийж шийдвэр гаргаад ингээд явж байгаа. За хууль ёсоор ажиллаа хийгээд явж байгаа уул уурхайн компаниудад саад учруулдаг энэ бэрхшээл маш их байгаа. Тэгээд хуулийн ямар нэгэн санкц байхгүй ийм нөхцөл байдалтай байна. Тэгээ одоо засгийн газраас сая ашиг нутмын хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар шийдтсэн. Тэгээд зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахаар тогтсон байна. Зөрчлийн хуулиар удаа дараа одоо ингээд асуудал үүсэх юм бол зөрчлийн хуулийн дагуу шийдэгдэг болох ийм
өөрчлөлтийг оруулсан. За энэ зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахын тулд улсын ерөнхий прокурор, хүний эрхийн комисс, улсын дээд шүүхээс бас зөвшөөрөл авдаг юм байна. Болсон байна. Тэгээ одоо улсын ерөнхий прокурор болон хүний эрхийн комиссоос зөвшөөрлүүд нь ирдсэн. Улсын дээд шүүхээс хүлээгдэж байна. Улсын дээд шүүхээс энэ зөрчлийн хуультай холбоотой дүгнэлтийг засгийн газарт ирүүлвэл ашигт нотмолын хуулийг өргөн бариад хилцүүлээд явна. Тэгэхгүй бол одоо бас нэр энэ хариуцлагатай уулуурхаг явуулахгүй, хааж боох, хязгаарлах юм асуудлууд явагдаж байгаа. Нөгөө талдаа ард иргэдтэй бас энэ амнаатын хуваарлтыг зөв болгож байгаа. Ухуулаад байдаг, тухайн суманд нь сургууль байхгүй, цэцэрлэг байхгүй байхаар ард иргэдтэй бас буруутгаад ах буруу. Тэгэхээр энийг зөв менежментээр зохицуулах юм, амнаатын хуваарлтыг зөв болгох юм хууль орж ирж байгаа. За эрчим хүчний сайд найдлаа хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Энэ жил яхахгүй нэмэгдэж орох цахилгаан эрчим шинэ нөхөсрүүдийг тооцоод импортыг тооцоод чадлын дутагдал гаргахаар байгаа нүнэ. За энийг бол гаргахгүй төлөө энэ эрсдлийг үүсгэхгүй төлөө ажиллаж байна. Одоо тухайлбал сая засгийн газараас тогтоол гараад 5 газарт одоо мэдээлэл нь эрчим хүчний вебсайт орсон байгаа. 5 аймагт нийт 220 мегаваттын чадалтай нарны станц батарей хураагууртай байна. За мөн системийн хэмжээнд чадлын батарей хураагуур барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. За мөн айл өрхүүд өөрсөндөө зориулсан нарны панел тавиад илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх гэх тэр төсөлж игсэндээ эрчим хүчний дутагдлыг нөхөх үйлчлэлтийг амжилтад авах нэг ажил юм аа. За дулааны хувьд үнэхээр ноцтой байгаа үнэн. Одоо дулааны байгаа хүчин чадлаас 47% илүү хэрэглээтэй байгаа. Тийм дэг боломжгүй бол та. За найдлаа сайд хариултад дуусгач. За маш товчхон дуусгач. Дулааны хувьд бид дулааны хувьд нэг бодлогоо шинжлэх шаардлага байгаамаа. Тэгэхээр нэгдүгээр энэ шинээр нөхцлөх ямар ч боломжгүй болсон. Тэгэхээр бие даасан жижиг тархмал их усыг дэмжихээс аргагүй нийслэлд ч гэсэнд аман тоолоор дулаан хэмнэх асуудлыг онцгой тавиад ажиллана. За байдргийн усан цахилгаан станцын хувьд санал нэг байна. Энэ бол одоо эрчим хүчний яамны хувьд миний хувьд энэ тэргүүний нэг төсөл байх хэрэгтэй юм аа. 53 сая долларын санхүүжилт хэрэгтэй байгаа. Тэгээ тойргийн гишүүдтэй хамтраад ажиллахаар бас ярилцсан зүйл байгаа. За баярлалаа. За шадар сайд инх хоёр хариулъя. Хөгжлийн гол томоохон төслүүдийг төр хувийн хөвшлээр явуулна. За тэрний нэг нь байдргийн 30 мегаваттын усан цахилгаан станцын төсөл эх 7 хоногт засгийн газраар хуралдаанаар оруулахаар бэлэн болгосон. За эндээс одоо ингээд засгийн газар шийдвэрлээд нийтэд санал болгоно гэсэн үг. Мөн нөгөө бөөрөлжүүд баян одоо энэ шивээ 5 толгой 5 дугаар станцыг зарлж байгаа маягаар хувийн хөвшлийг өрнө гэсэн. За ингэж эрчим хүчнээс хэрэгжүүлнэ гэж. За тэр авилгалтай холбоотой асуудал. Ерөөсөө л нэг жишээ уулуурхайн бирж бол маш сайн кейс болсон. Ил тод болсон. Дуудлага худалдаа үн хайдаг болсон. Экспорт эрс нэмэгдсэн, үн өссөн. Нодлонгийн мөн үеэс 63% өндөр болоод эхэлж байна. Орлого. Дээрээс нь хилгайл, бомб, тээвэр зохион байгуулалт асуудлыг яг эдийн засгийн хөгжлийн хариуцаа зохион байгуулалт аяа явж байна. Экспорт нэмэгдэж байна. Тэгэхээр бидэнд бас нөөц бас байна. Батамгалан сайд ипотекийн зээлийн хүртээмжийг яаж нэмэгдүүлэх ямар бодлого барих вэ ирэх хонд гэсэн. Дараа нь Монгол банк хэлж байгаарай. За ер нь 26 оны 3 дугаар сарын эцсийн байдлаар одоо банкудад нэг 47.4 мянган зээлдэг чинь 6.7 их 80 төгрөгийн зээлийн хөсөлт хүлээгдэж байгаа ийм одоо мэдээлэлтэй байна. За ер нь зөвхөн ипотекийн зээлийн гол асуудал бол энэ их усрыг шийдэх энэ асуудал байгаа. Тэгээ ерөнхий сайд ч бас энэ ярьж байгаа. Ямар асуудал ярьж байгаа нэхлээр бид нэр энэ хөрөнгө оруулалтыг татахын тулд банкны зээлийн хүү багтай гадны банк оруулж ирээд энэ банкаараа дамжуулж одоо олон улсын зах зээлээс их усүр татах энэ асуудлаа одоо ярьж шийдэх энэ асуудлыг л
хамгийн нэн тэргүүн шийдэх асуудал. Тэгхгүйгээр бид нэр зөвхөн одоо зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийнхаа харьцааг харахгүйгээр ипотекийн зээлийг гаргаснаар метр. За хариултаа дуусчихъя. Батамгалан сайдын микрофон. Үндэсний баялагын сангийн одоо их үүсвэрээр ингээд явхлаар хязгаарлагдмал бас дутагдaltaй ийм байдал үүсчээд байна. Тийм учраас энэ эрэлт нийлүүлэлтийг аль аль талаас нь харж явуулахын тулд өнгөрсөн засгийн газар дээр бол орон сууцчлалтын банк мөн одоо орон сууцчлалтын тухай хуулийг одоо бид нараас улсын хурлд өргөн барихаар бэлдээд ингээд л явж байгаа асуудал. Тэгхгүйгээр бид нэр зөвхөн нэг талд нь ипотекийн зээлийн асуудлыг яриад байдаг, нөгөө талд нь нийлүүл талын одоо орхигдуулж явснаас энэ орон сууцны метр квадратын үнэлгээ бол их өндөр болоод ингээд явж байгаа асуудал байгаа. За Монгол банк наран цэгтэр хэлж хариулъя. Эндрийн 3 дугаар микрофон. За цогт дотор гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр төгрөг хязгаар чангарах вэ гэж. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн өнөөдрийн суурь бүтэц бидний нөхцөл байдал бол төлбөрийн тэнцэл маань жил дунджаар урсгал тэнцэл маань 2.3 тэрбум долларын алдагдaltaй. Энийгээ бид нар санхүүгийн дансаараа нөхөж ирсэн энийг та сайн мэдж байгаа. Энэ нөхцөл ингээд байнга үргэлжлээд за сүүлийн энэ жилээс эхлээд энэ санхүүгийн дансаар нөхдөг асуудал маань бас хязгаарлагдмал болж ирж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр бид ер нь эдийн засгийн суурь бүтцээ сайжруулж төлбөрийн тэнцлээ сайжруулах нь бол бидний зайлшгүй асуудал байна. За хоёрдугаар суурь асуудал бол инфляц тогтвортой нам дор түвшинд очих ёстой. Энэ бол Монгол банкны үндсэн мандат. За гүйцэг хариулъя. 3 дугаар микрофон дээр. Тийм учраас Монгол банк бол энэ инфляцийг нам дор түвшинд тогтвортой хадгалах энэ цогц стратеги боловсруулаад хэрэгжүүлж ажиллаж байна. За ханшийн хувьд бас ер нь ханш Монгол улсад маш их нөлөөтэй учраас бид ханшийг савлуулахгүй тогтвортой байлгах өнөөдөр үүсэж байгаа гадны энэ шокгийн үед ч гэсэн энийг тогтвортой барих энэ бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд оны эхнээс ханшийн сулрал 0.5% байгаа. Үндсэндээ бид тогтвортой ханшийн бодлогыг барьж хэрэгжүүлж байна. Цаашдаа ер нь яах вэ гэхээр энэ эдийн засгийн суурь бүтээс гадна Монгол банк энэ валютын захыг хөгжүүлэх, Монгол банк өөрөө энэ маркет мейкер байхаас үе шаттай гарах ийм чиглэлээр бол бас энэ стратеги төлөвлөгөөнд оруулаад ажиллаж байгаа. За ипотекийн хувьд бол та мэдж байгаа энэ өөрөө татаастай яг зах зээлийн журмаараа бус явж байгаа учраас өнөөдөр энэ батнаар. За товчхон тодорхой хариулмаадыг 1 минутанд багтаж хариулах ёстой. Би танд 2 минут өглөө. Тэгээд дахин хариултаа дуусгахгүй бол минут боломжгүй байна. Асуултаа бичгээр Цогтбаатар гишүүний асуултанд бичгээр хариулт өгөөрэй. Монгол банк. За төрийн өмч одоо 30 их найд байсан 60 их найд гэж байгаа боловч яг бид бас өмчөө зөв бүртгэсэн үү гэдэг нь чиргэлзээтэй. Тухайлбал бид газрын үнэлгээг ерөөсөө үнэлэхгүй байна. Зөвхөн төрийн өмчүүдийг Нягтланбат бүртгэлийн балансын үнээр засгийн газараас багталсан аргачлалын дагуу үнэлж байгаа. Зах зээлийн үнэлгээгээр тооцож үзвэл энэ бол бүр том хөрөнгийн асуудал гарна. За тэр утгаараа нийтийн өмчийн хуулийг л их хурл хурдан баталчмаар санагдаад байна. Энэ хууль дээр яг нийтийн өмч гэж юу үзэх үү, аль тавилгын тогтчлыг яг ямар балансын үнээр шийдэх үү, улсын их хурл дээр байгалийн баялаг ард түмний өмч гэж байгаа яг энэ нийтийн өмчүүдийг За бичгээр гүйцэж хариулъя. Одоо тэгээ товч тодорхой хариулж чадахгүй бол тэгээ дутуу асуултуудаа бүгдийг бичгээр хариулнаа.